Сайн байцгаана уу? Монгол Улсын засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлөвлөх, хяналт тавих журам болон хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай А168 дугаар тушаалын дагуу жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан авч эхэллээ. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч та засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газрын SME цэг Go цэгийн албан ёсны цахим хуудас руу хандаж зээлийн хүсэлт хүлээн авах цонхыг дараад гарч ирсэн хуудасны зүүн дээд хэсэгт байрлах төсөл хүлээн авах цахим системд нэвтрэх хэсгийг дарж хялбар нэвтрэх боломжтой. Нэвтрэх, бүртгүүлэх гэсэн сонголтоос бүртгүүлэх товчийг дарж өөрийн гар утасны дугаар, имэйл хаяг, өөрийн зохиосон нууц кодыг оруулж илгээснээр таны бүртгүүлсэн гар утасны дугаарт 6 оронтой баталгаажуулах код ирнэ. Тэрхүү кодыг оруулан цахим системд нэвтрэнэ. Нэвтэрч орсноор цахим хуудасны зүүн талд байрлах аж ахуйн нэгжийн мэдээлэл гэсэн хэсэгт буй мэдээллийг үнэн зөв бүглэж доор байрлах хадгалах товч дарснаар дараагийн алхам руу шилжинэ. Үүний дараа гүйцэтгэх удирдлагын мэдээлэл хэсэгт гүйцэтгэх удирдлагын мэдээллийг үнэн зөв бүглэнэ. Үүнд эцэг эхийн нэр, регистрийн дугаар, холбоо барих гар утас, цахим шуудангийн хаяг, хүйсгэсэн талбаруудыг бөглөөд хадгалах товчийг дарснаар гүйцэтгэх захирлын мэдээлэл амжилттай хадгалагдана. Төслийн мэдээлэл хэсэгт таны өмнө илгээж байсан төслийн хүсэлтүүд харагдана. Үүний дараа та зээлийн хүсэлт илгээх хэсгийг дарж ороход 5 хэсэг бүхий мэдээлэл оруулах цонх гарч ирнэ. 1-р хэсэг ерөнхий мэдээлэл. Таны өмнөх талбаруудад оруулсан мэдээллүүд хадгалагдсан байх бөгөөд нэмэлт мэдээллийг оруулан хаяг гэсэн хэсэгт компанийн одоо үйл ажиллагаа явуулж буй хаягийг оруулахыг анхаарна. Хэрв танд байгууллагын цахим хуудас буюу вебсайт байхгүй бол заавал бүглэхгүй байж болно. Та гарч ирсэн бүх талбарын мэдээллийг үнэн зөв бүгэлсэний дараа үргэлжлүүлэх товчийг дарна. 2-р хэсэг гүйцэтгэх удирдлага. Гүйцэтгэх захирлын өмнө нь оруулсан мэдээлэл хадгалагдсан байх бөгөөд нэмэлтээр холбоо барих гар утас, гүйцэтгэх захирлын гэрийн хаягийг оруулж үргэлжлүүлэх товчийг дарна. 3-р хэсэг төслийн мэдээлэл. Төслийн нэр, төсөл аль аймаг дүүрэгт хэрэгжих, төслийн нийт дүн, өөрөө санхүүжих дүн, төсөл хэрэгжснээр нэмэгдэх ажлын байрны тоо зэргийг бөглөөрэй. Таны төслийг хүлээж авах газар болон төсөл хэрэгжих хот аймаг хоёр адилхан байх ёстойг анхаарна. Жишээлбэл таны төсөл хэрэгжих газар Архангай аймгийн цэцэрлэг сум бол таны төсөл хүлээн авах газар Архангай аймаг байна. Харин хүсч буй зээлийн хэмжээ нь таны бизнесийн ангиллал, жилийн борлуулалтын орлогоос хамаарч автоматар бодогдохыг анхаарна. Мөн өөрөө санхүүжих хөрөнгийн дүн нь төслийн нийт дүнгийн 30%-аас багагүй байхыг анхаарах ёстой. Төслийн дүнгийн мэдээллийг оруулах явцад алдаа заавал дараагийн оруулсан дүнгээ дахин шалгаж зөв дүнг оруулаарай. 4-р хэсэг хавсралт материал. Төсөл түүнд хавсаргах шаардлагатай зөвхөн нэг PDF файл хэлбэрт хадгалж оруулаарай. Та оруулсан PDF төслийн мэдээллээ шалгаарай. Буруу файл оруулах, сольж оруулах зэргийг сайн анхаарна. Нэг файлын дээд хэмжээг заасан байгаа тул нэг төрөлд оруулах мэдээллүүдийг нэг файл болгон хадгалах хэрэгтэй. Өөрөөс оруулах хөрөнгийн хэмжээ төслийн дүнгийн 30%-аас доошгүй байх бөгөөд таны хөрөнгийн хэлбэр үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, бэлэн мөнгө, бусад хөрөнгө, эдгээрийн аль нэг хэлбэрээр байж болно. Та өөрийн хөрөнгийг нотлох баримт бичгийг бусад цонхонд ижил оруулах боломжтой. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний бичиг баримттай тохиолдолд бусад 4 цонхонд тухайн хөрөнгийг нотлох файлыг ижил оруулж үргэлжлүүлэх товчийг дарна. 5-р хэсэг шаардлагатай хавсралт материалыг үнэн зөв оруулж дуусгахад таны төсөл илгэээгдэхэд бэлэн боллоо гэсэн цонх гарч ирнэ. Та хүсэлтээ илгээхээс өмнө бүгэлсэн мэдээллүүдээ үнэн зөв эсхийг дахин нэг хянахад илүүдэхгүй бизээ. Хүсэлт илгээх товчийг дарснаар таны бүртгүүлсэн гар утсанд жижиг дунд үйлдвэрийн газраас хүсэлт хүлээн авсан талаарх мессеж очсноор бүртгэл баталгаажна. Бид цахим системээр дамжуулан 7 хоногийн 24 цагаар өдөр шөнийн турш хүлээн авах бөгөөд бүртгэлийн эцсийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 6-ны өглөөний 8 цаг 30 минут хүртэл хүлээн авч автоматар хаагдах болно.
Таны зээлийн хүсэлт сонгон шалгаруулалтын аль шатандаа яваа талаар таны бүртгүүлсэн гар утсанд мессеж хэлбэрээр очсон кодыг ашиглах. Аль эсвэл цахим бүртгүүл рүүгээ орж тухай бүрт нь шалгах боломжтой. Танд амжилт хүсье.